Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхүйн наачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг мэдээлэлээр хангахад анхаарч байна. Энэ хүрээнд Галийн татвар болон хөнгөлөлт чөлөөлтийн талаар сургалт хэлэлцүүлэг Галийн ерөнхий газар зохион байгууллаа. Үндэсний өсөлтийн хүрээнд хүнс хөдөө аж ахуйн салбарын том аж ахуйн нэгжүүд хөнгөлөлтөнд орох боломж шинээр нэгдэж байгаа. Урд нь 2.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжүүд энэ жид дунд ангид хамрагдаад Галийн татвараа шилжүүлдэг байсан бол энэ удаа одоо том аж ахуйн нэгжүүд орж иж байгаагаар илүү даваа талтай гэсэн үг. Статистик дүнгээс харахад бол бид нар хүнсний барааны импорт бол харилцсан буурсан тохиолдол байхгүй байна. Тогтмолцсон. Ерөнхийдөө яг жилийн дунджаар аваад 1 тэрбум долларын хүнсний бүтээгдэхүүнийг бол жилдээ бол импортлдог ерөнхийд дүн бол байдаг. Хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхэд боловсруулах зорилттой тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх 19 салбарын шинэ тоног төхөөрөмжийг 2027 оны 1-р сарын 1 хүртэл импортын барааны Галийн албан татвараас хөнгөлөх буцаан олгох юм а. Тэгэхээр та бүхэн анхаарах хэрэгтэй уггүй л өөрөө Галийн албан татвараас хөнгөлөх гэж гарсан. Гэхдээ Галийн албан татвараас энэ ногдсон Галийн албан татвараа та дараа жилийн эхний улиралдаа багтааж буцааж авах ийм зохицуулалттай хууль байгаа шүү. Үнэхээр бас энэ Галийн татвартай холбоотой мэдээллүүдийг авах нь чухал байдаг юм байна. Тэгээд энэ хүнсний хувьсгалын хуулинд энийг зохион байгуулж Монгол Улсын ерөнхийлөгчийн тамга газар зохион байгуулж бас бидэнд ийм мэдээллийг олгож хойшлоо Галийн татвартай холбогдох мэдээллүүд дээр бас нэрэн өргөн хүрээтэй ойлгох салгаж байгаа нь бидэнд бас үнэхээр бас боломжтой ийм үйл ажиллагаа болж байна гэж бодож. За Галийн бүрдүүлэлтийг яаж хийх вэ? Татварын хөнгөлөлт чөлөөлтийг яаж аж ахуйн нэгжүүд үүсгэх үү гэдэг талаар маш тодорхой мэдээллүүдийг авлаа. Хэлцүүлэг уулзалтаар ингэж мэдээлэл авч байгаа үйлдвэрлэгч болон аж ахуйн нэгж баялаг бүтээгч биднэрт маш үр дүнтэй үйл ажиллагаа явагдаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй захим шинжилэл тод нээлттэй бодлогын хүрээнд Галийн ерхий газраас иргэд аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gal цэгмийн системийг нэвтрүүлж нийт 30 гаруй үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжүүд захимаар авах боломжтой болжээ.